Өнөөдрийн үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээг энэхлээс бэлтгэн болдог цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар буян тухай нэг орон сууцны хороолол барих ажил 2013 онд эхэлсэн байгаа. Энэ ажлыг нэг жилийн дотор гүйцэтгэж 1764 айлын орон сууц бүхий хороолол ашиглалтанд орлоо. Өнөөдөр буян тухай хорооллын түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болж анхны оршин суугчид байрандаа орсон байна. Буян тухай нэг хороолол төрийн албан хаагч залуу гэр бүл Ахмад Настангээд зорилтод бүлэгт чиглэгдсэн 1 м квадрат нь 1 сая 280 мянган төгрөгийн үнэтэй хөнгөлөлттэй зээлээр өгч байгаа учраас иргэдэд илүү боломж олгож байгаа юм а. Хамгийн гол нь хурдан хугацаанд ашиглалтанд орж хуваарлалт сулаа зэрэг нь шудраг явагдсан гэж иргэд талархалтай хандж байна. Өндөр насны суглаагаар одоо тэндээс аз таарж байртай болсонтой баяртай байна. Сургууль одоо энэ ойрхон яг буудлынхаа архын тал дээр нэг сургууль байдаг. Тэгээд буудал автобусны буудал муудлын их ойрхон их боломжийн л гэж бодсон шүү дээ. Ер нь анхны тэр бол гэр хороолтол амьдарч байсан ерөөсөө тийм насаараа. Тэгээд одоо суглаад энд ингээд суглаанд хоцсонтой ер нь их баяртай байна. Одоо тэгээд энд ингээд насан туршдаа ингээд үр хүүхдтэй өвлүүлж өгөөл ингээд амьдрандаа битээр ингээд. Буян тухай нэг хороололд нийтдээ 1764 айлын 28 барилга баригдсан. Ихэнх иргэд 8% хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байрандаа орж байна. Харин суглаанд хожсон зарим хүмүүс урьдчилгаагаа өгөөгүй учраас 200 гаруй байр одоохондоо эзэнгүй байгаа юм. За эдгээр байрууд дээр дахин суглаа явуулах байсан ч цуцалж, харин 100% мөнгө төлсөн иргэдтэй шууд гэрээ байгуулж худалдахаар шийджээ. Чингис Мондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа буян тухай нэг маань энэ санхүүжлаад буян тухай нэгийнхээ борлуулалтаар буян тухай хоёрынхаа санхүүжилтыг одоо төлсөн байсан. Тийм учраас одоо ямар ч байсан борлуулалтын асуудал гайгүй явж байгаа. Одоо буян тухай хоёр маань 30-40% гүйцэтгэлтэй одоо маш том бүтээн байгуулалтад тэр харагдчихэ. Буян тухай нэг хороолол ашиглалтанд орохдоо зэрэгцээд нисхийн дэнжийн урд хэсэгт буян тухай 2 хорооллын ажил аль хэдийн эхлээд байна. Энэ хорооллыг мөн үндэсний бүтээн байгуулалтын корпорац барихаар тендерт шалгарсан. Сургууль цэцэрлэгээд үйлчилгээний хувьд илүү давуу талтай хороолол баригдана гэж төлөвлөж байгаа юм байна. 980 хүүхдийн 3 сургууль, 250 хүүхдийн 4 цэцэрлэг, үйлчлэгээний төв, тэгээд мэдээж гараж, авто зогсоол гээд бус зүйлүүд нь иж бүрэн нэлээд сайн төгс, сайн төлөвлөгдсөн, тусгагдсан ийм сайхан хороол болохоор байгаа. Нийтдээ бол энэ жил бол бид нар буян тухай 2 хороолын эхний ээжийн барилгын тендерүүдийн шалгараад ажиллаа явуулж байна. Буян тухай нэг хорооллын барилгын ажил Монголын барилгын салбарт шинэ амжилт гаргасан гэж салбарын хэлж байгаа юм а. 100 хоногийн дотор 3.5 га талбайд газар шорооны ажил хийсэн, авто зогсоолын давхартайгаа нийлээд 10 давхар 11 барилгын ажлыг гүйцэтгэсэн нь үүний жишээ гэж онцолж байсан юм. Манай улс гаднаас хөнгөн болоог худалдаж авахд жил бүр 7-8 тэрбум төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгаа яадаг. Тэгвэл гадагшаа урсаж байгаа энэ мөнгийг дотооддоо авч үлдэхийн төлөө үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байгаа. Барилгын салбарт эрэлт хэрэгцээ их байдаг хөнгөн буюу хийт блокийг их хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэхэд боломжтой болсон гэж өнөөдөр Дорны цас компанийн мэдэгдсэн байна. За манай улс нэг жилд ийм хийт блок гэдэг 6000 м кубыг бол ашигладаг. Гаднаас бол худалдаж авдаг ийм тооцоо байдаг юм байна. Харин өнөөдөр энэ үндэсний үйлдвэр ашиглалтанд орсноор бол 200 мянган м кубыг дотоодоо үйлдвэрлэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл дотоодынхоо үйлдвэрлэлийн 30 орчим хувийг нь дангаар хангах боломжтой болж байгаамаа. Хөнгөн блокийг хийхэд цемент, эс, дулааны цахилгаан станцын хаягдал үнсгээд хэдхэн зүйл ордог. Эдгээр түүхийд манай улсад бүгдгүй. Харин холиод блок болох арга технологи нь байхгүйснийг тэрээр хэлж байлаа. Тэгвэл Дорны зас компани бүгд найрамдах хятад ард улсын тусламжтайгаар орчин үеийн үйлдвэрийн техникийг нэвтрүүлжээ. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор бол шууд 3.1-ийг хангачиж байгаа. За МАК-ийн үйлдвэр бас 3.1-ийг хангах байх. За хуучин хөнгөн бетон энэ төр бас шинжлэгдэж байгаа. Ингэснээр бол энэ 3 үйлдвэр бусад одоо жижиг үйлдвэрүүд нийлээд бид бол гаднаас ийм барилгын дүүргэгч материал авах шаардлагагүй болж байгаа маа. Энэ бол одоо монголчууд бидний манай аж ахуй нэгжүүдийн, манай яам, засгийн газар, банк, олон газруудын хамтын хүчин чармаалтаар бий болж байгаа монголчууд өөрснөө юм хийж бүтээж босгож чадж байгаагийн яруу тод жишээ байна. Энэ үйлдвэрийн бас нэг давуу тал нь хаягдал гардаггүй. Байгаль экологт сөрөг нөлөөгүй. Хог хаягдлаа үйлдвэртээ эргүүлээд ашигладаг байхаар анханаас нь тооцоолсон байна. 100%
элсийг урд өмнө одоо үйлдвэрүүд ашигладаг байсан. Тэгвэл өнөөдөр 50% цахилгаан станцын хаягдл үнсийг ашиглаж байгаа. Энэ байдал нь болохоор одоо 100 кг 100 тонн элсийг одоо тэр 100 модны элсний карьераас зөөвөрлөдөг байсан бол өнөөдөр 50 тонныг зөөвөрлөх жишээтэй 50%-аар экологид ээлтэй хандах ийм үйлдвэр бий болчиход байна. Манай улс барилгын материалыг бараг бүгдийг нь хийдэг болсон. Одоогоо үйлдвэрлэл өргөдөх нь чухал байгааг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байлаа. Хөнгөн блокийг барилгын тулгуур суурьнд ашигладаггүй, бус төрөлгийг энэ блокоор хийдэг. Тухайлбал орон сууцны хороол барихад нийт төрөлгийн 50-60%-ийг нь энэ блокоор барьдаг байна. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт хийсэн байна. Хөрөнгийн биржийн сүүлийн 3 жилийн санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдийг тэр үеийн удирдлагуудын үйл ажиллагаатай холбож үзсэн байна. Тийм учраас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Алтай болон бусад холбогдох хүмүүст нийтдээ 112 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх дүгнэлтийг гаргасан байна. Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллахаар болж технологи үйл ажиллагааны шинжилэлт хийх зорилт тавьсан хамтран ажиллах мастер хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай байгуулж байсан юм а. Энэ ажлыг 14.2 сая доллараар хэрэгжүүлэх байсан ч нэмж зээл авсан гэдэг асуудал санхүүгийн шалгалтаар гарч иржээ. 2012 оны эхний улирал төлөгдөх ёстой технологийн нэг удаагийн төлбөрийг тэр бүм 680 сая $, зээл авч санхүүжүүлсэнтэй холбоотойгоор бол үр төлбөр үүссэн байгаа. За энэ тэр бүм 680 сая $-ийн зээлийг бол нэг банк хангаж чадахгүй байгаа учраас хамтын гэрээний санхүүжилтээр бол 8 банктай хамтарч энэ зээлийн санхүүжилтийг бол авсан байгаа. 12, 13, 14 оны улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй. Одоогийн байдлаар 5.1 тэрбум төгрөгийн өөр авлагатай байгаа боловч энэ ажлыг бол одоо төслийг хэрэгжүүлэх боломжгүй хэмжээнд хүрсэн байсан. Монголын хөрөнгийн бирж 2011-ээс 2013 онуудад алдагдaltaй ажилласан. Гэхдээ урамшуулал гадаад томилт зэрэг зардлаа хэтрүүлсэн гэдэг дүгнэлт гаргажээ. Жишээлбэл гар утасны төлбөрийг нийтдээ 23 саяар илүү зарцуулсан байна. 62 сая төгрөгийн цалингийн урамшуулал тэтгэмж зэргийг ажилтнуудад нэмэлтээр олгосныг зөрчилтэй баримтууд гэж дүгнжээ. Монголын хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн холбогдох ажилтнууд нийтдээ миний санаж байгаагаар 60 орчим ажилтан Лондон болон Улаанбаатар хотод хөрөнгийн зах зээлийн сургалтууд хийгдсэн баг. За та бүхэн мэдж байгаа бох энэ бүхэн бол үн цаасан зах зээлийн тухай болон хөрөнгө оруулалтын сан зэрэг энэ үн цаасан зах зээл хийж байгаа нийт шинжилгээтэй холбоотой уялдуулж байгаа хийгдэж байгаа ажлууд баг. Эрсдлийн үнэлгээгээр үнэлэхэд хөрөнгийн биржийн санхүүгийн үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй буюу хангалтгүй гэж үзэж байгаа юм байна. Тийм учраас нийтдээ 7 төрлийн акт тогтоож 112 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр болж байна. Монгол Улсын ерөнхийлөг захиагийн элбэг дөржин урилгаар бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Цзиньпиний манай улсад их төрийн айлчлал маргааш эхэлнэ. Олон жилийн түүхэн харилцаатай Монгол бүгд найрамдах Хятад ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хоёр орны харилцааны түүхэн товчооныг үзэгч та бүхэнд танилцуулан хүргэе. Монгол Хятадын ард түмний 1949 оны 10 дугаар сарын 16-нд хоёр улс дипломат харилцаа тогтоож хөрш орнууд орчин цагийн харилцаагаа эхлүүлж байжээ. 1949-с 1962 оны үеийг Монгол бүгд найрамдах Хятад ард улсын харилцааны шинээр төлөвшсөн үе гэж үздэг. Энэ үед найрамдлах харилцан туслалцах тухай гэрээ, хөлийн гэрээ, эдийн засаг соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ хэлэлцээр байгуулсан түүхтэй. Бүгд найрамдах Хятад ард улсын дэмжлэгтэйгээр инх тавны гүр, төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ч энэ үед өрнөж байжээ. 1990 оноос дахин сэргсэн Монгол-Хятадын харилцаа 2000 оноос илүү эрчимжиж эхэлсэн, өндөр дээд хэмжээнд төлөөлөгчөд тогтмол солилцож ирсэн хоёр орны ойлголцол итгэлцлийг бэхжүүлэх, харилцаа хамтын ажиллагааг бүх чиглэлээр сэргээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна. Бүгд найрамдах Хятад ард улсын талаас Зян Зэмийн Ху Жинтао тэргүүтээ өндөр дээд хэмжээний төлөөлөгчөд Монголд айлчилж байла. 2003 онд ерөнхийлөгч Багондын урилгаар бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ху Жинтао Монгол улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр хоёр орны харилцан итгэлцлийн түншлэл гэдэг шинэ шат руу орж ирсэн байна. 2004 онд Монгол улсын ерөнхийлөгч Багонд бүгд найрамдах Хятад ард улсад айлчлал хийсэн. Энэ үеэр хөлийн бомбт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. 65 жилийн түүхтэй дипломат харилцааны сүүлийн 10 жилд эдийн засаг худалдаа соёл урлаг гээд олон салбар эрчимтэй хөгжиж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдорж Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Хужин Тавгийн урилгаар 2010 онд төрийн айлчлал хийж Бүгд найрамдах Хятад ард улстай сайн хөршийн найрцаг харилцааг хөгжүүлж эрхтгш харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой урт хугацаанд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцолсон юм. Монгол Улсын засгийн газрын тэргүүн нарын айлчлалж тогтмолжж 2011 онд тухайн үеийн ерөнхий сайд Батулд Бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж хоёр орны сайн хөршийн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохиролцсон нь түүхэн үйл явдал болж байсан юм. Айлчлалын үеэр Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вензе Баота хилцээр хийж 10 гаруй баримт бичигт гарын хэсэг зурсан нь эдийн засгийн харилцаанд өөрчлөлт авчирсан гэж үздэг. Харин 2013 онд Монгол Улсын ерөнхий сайд Алтан Хуяг Бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж аль биесны хилцээр хийснээр хоёр орны ерөнхий сайд нар Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд урт хугацааны хөтөлбөрт гарын хэсэг зурсан юм а. Монгол Бүгд найрамдах Хятад ард улсын харилцаа энхүү 65 жилийн хугацаанд өргөжин тэлсээр байна. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Цзиньпин манай улсад төрийн дэд хэмжээний айлчлал хийх гэж байгаатай холбогдуулаад тус улсын засгийн газрын зарим төлөөллүүд өнөөдрөөс айлчлалаа эхлүүлж байгаа юм байна. Өнөөдөр Бүгд найрамдах Хятад ард улсын гайлын ерөнхий газрын дарга аль биесны айлчлалаа эхлүүллээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын гайлын байгууллагуудын удирдлагууд уулзаж өнгөрсөн 20 гаруй жилд хамтарч ажилласан үр дүнгээ хэлэлцэж цаашид тулгамдж байгаа асуудлуудаараа санал солилцох юм а. Манай улсын гадаад худалдааны 70 орчим хувийг Бүгд найрамдах Хятад ард улстай хийх худалдаа эзэлж байдаг. Тиймээс тус улстай хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр манай гайлын байгууллага онцгойлон анхаарч байна. 1993 оноос эхэлсэн хоёр улсын гайлын байгууллагуудын харилцаа өнгөрсөн жилүүдэд чамлахааргүй үр дүнд хүрсэн гэж албаныхаа онцоллоо. Цаашдаа харилцаагаа улам эрчимжүүлэх зорилгоор тус улсын гайлын ерөнхий газрын дарга Юй Гуанжуг манай улсын гайлын байгууллагын урьжээ. Түүний айлчлалын хүрээнд хоёр улсын гайлын хамтарсан шалгалт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж мэдээлэлээ цахим хэлбэрээр солилцох, гадаад худалдааны статистикийн асуудлаар хамтарч ажиллах талаар хэлэлцэнэ. Мөн хил гайлын тухай хууль журмыг сайн биелүүлдэг аж ахуйн нэгжид харилцан хөнгөлөлт үзүүлэх гээд олон асуудлыг хэлцэх юм байна. Худалдааны луурээс хамтран тэмцэж гайлын хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх цаашдаа дорнод үсгийн гайлын байгууллагууд манжуурын гайлын байгууллага хооронд хийсэн санамж бичигт гарын үсэг зурах ингэснээр хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилго чиглэлтэйгээр аль биесны айлчлал хийж байна. Аль биесны айлчлалын үр дүнг харахтаа аль болохоор гадаад худалдаа хөнгөвчлөгдсөн, хялбарчлагдсан. Тэр тусмаа мэдээллийн технологид суурилсан хөнгөн шуурхай гайлын үйлчилгээг нэвтрүүлсэн байх. Дээрэс нь энэ хэмжээгээр гадаад худалдааны луурыг бууруулсан байх чиглэлээр үр дүнд хүрсэн байна гэж хоёр улсын гайлын байгууллага тооцож байна. Хятадын гайлын байгууллага туршлага болон нэр хүн дээрээ дэлхийд дээгүүрч жагсдаг. Тэд эрсдэлтэй бараа таваар илрүүлэх тал дээрээ аль ч улсыг дагуулахааргүй мэрэгсэн байдаг учраас Монголын гайлчид тэднээс суралцаж мэдээлэл авна гэдэг нь цаашдын ажилд нь чухал нөлөөтэй гэж мэрэгжилтнүүд хэллээ. Ер нь өнгөрсөн хугацаанд гайлын зөрчлийн мэдээ солилцох, хилийн бомб нээх хаах асуудлаар харилцан тохиролцолд хүрсэн үр дүнтэй олон уулзалтуудыг зохион байгуулсан. Гэхдээ энэ удаад Хятад улсын гайлын ерөнхий газрын дарга манай улсад айлчилж байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой гэдгийг гайлын байгууллагын онцолж байсан. Улсын хурлын гишүүн соёлын спорт аялал жуулчлалын сайд оюун гэрлийн урилгаар Бүгд найрамдах Хятад ард улсын соёлын сайд Цай Уу тэргүүтээ төлөөлөгчд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг өнөөдөр соёлын спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Цай Уу Монголд 2 дахь удаага айлчилж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээнд соёлын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг бас онцлон тэмдэглэсэн байна. Харин соёлын спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл Алтарган 2014 наадамд Бүгд найрамдах Хятад ард улсын талаас олон уран бүтээлчид хүрэлцэн ирсэнд талархлаа дэвшүүлээд цаашид соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтдаа зүтгэхийг уриаллаа. Одоогоор манай хоёр улсын мэрэгжилтнүүд Дорнот аймагт орших Хэрлэн Барсын туйрыг сэргээн засварлах томоохон төсөлд хамтран ажиллаж байгаа юм байна. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна соёлын чиглэлээр оюутан сургах асуудлуудыг ч гэсэн хүндэн ярьсан байна. Дараагийн мэдээг танилцуулъя. Улсын хурлын дарга их хурлд Монгол улсад айлчилж байгаа Япон улсын парламент дахь либерал ардчилсан намын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мота Хаяши тэргүүтээ төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд улсын хурлын дарга инх хурлд Япон улстай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн онцлоод Монгол улсын ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь манай хоёр орны харилцааг шин шатанд гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. Япон улсын парламент
парламент дахь либерал ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мото Хаяши эдийн засгийн харилцаа өргөжөхөд бэлтгэнэ болсон талархаж байгаагаа илэрхийлээд Монголын хувийн хвшлийн хөгжил хувь нэмэр оруулахад таатай байх болно гэлээ. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол улсад айлчилж байгаа юм байна. Тэд Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан тэнгэр, нар, түншлэл сэдвт үдсгэлэнгийн нээлтэнд оролцох юм байна. Монгол улсын ерөнхий сайд Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр улсын хооронд хэрэгжих стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зорсон байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улсаас Япон улсад инженер технологийн мянган мэргэжилтнүүдийг бэлтгэхээр болсон байгаа. Тус төсөл ажил хэрэг болж энэ сарын 25-наас бүртгэлээ эхлүүлэхээр боллоо. Манай улсад өрнөж байгаа уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд 30 мянга гаруй инженер мэргэжилтийн шаардлагатай гэсэн тооцоо байна. Тиймээс энэ төслийг Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж тус улсад мянган инженер бэлтгэх гэж байна. Төслийн гол зорилго нь манай улсад өндөр мэдлэг чадвартай инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, мөн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, мэргэжлийн багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд оршиж байгаамаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн инженерүүдтэй мөр зэрэгцэн алхаж чадах, тэднийг хошуучилж чадах хүмүүсийг бэлтгэхээрээ бол үнэхээр онцлогтой байгаа. Тэгээ хамгийн гол зүйл бол бид мянган инженер бэлтгэхийн сацуу дараагийн хэдэн 10 мянган инженерийг Монгол улстай бэлтгэж чадах, дэлхийн хэмжээний хүнийг бэлтгэж чадах тэр суурийг тавихаараа бол маш их онцлогтой байгаа. Төсөл хэрэгжснээр бакалаврын сургалтанд 320, магистрт 60, докторт 100, зэргийн бус сургалтын хөтөлбөрт 320 хүн суралцах юм байна. Мөн үүнээс гадна 1962 оноос хэрэгжүүлж эхэлсэн Япон улсын өндөр ур чадвартай мэдлэг бүхий инженерүүдийг бэлтгэх Косин сургалтын хөтөлбөрт 200 хүн хамрагдах юм байна. Төслийн үр дүнд инженерүүдийг бэлтгэхээс гадна цаашдаа Монгол улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургуулийн инженер бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэхээр зорж байгаа юм. Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийж сургалтын хөтөлбөрт нь суулгаж өгөх юм байна. Японд аливаа улсыг хөгжүүлэхийн тулд хүнийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн эртний нэг үг байдаг. Тиймээс манай улс бусад улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлэхдээ боловсролын салбарт төлхөө анхаардаг. Ингэхдээ Япон улсад суралцаж чанартай боловсрол эзэмших боломж олгох, өөрийн орондоо сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм а. За JICA байгууллагын зүгээс Монголын боловсролын чанарыг хэрхэн сайжруулах талаар олон удаагийн уулзалт хэлэлцүүлгийг хийсэн. Эхний ээлжинд хүний нөөцийг бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ төслийг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна. Төсөлд хамрагдах мянган хүн дэлхийн шилдэг ихтэй сургуулиудын хөтөлбөрт дүүцсэн боловсролыг 8.4 дахин хямд үнээр эзэмших боломжтой. Тавигдах гол шаардлага нь 25-аас доош насны Монгол улсын иргэн байх. Япон хэлний JLPT шалгалтыг N2 төвшин ба түүнээс дээш хэмжээнд өгсөн байх ёстой байна. Металл үйлдвэрлэлийн чиглэлээр арвин туршлагатай Японы Нигато хот манай улсад энэ үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд мэргэжилтэн бэлтгэх болоод мөн бусад чиглэлээр туслахаар болж өнөөдөр үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхантай тохиролцсон байна. Металл үйлдвэрлэл гэдэгт суудлын автомашинаас эхлээд оёдлын машин, эрэг болт гээд үйлдвэрлэлд хэрэглэдэг бүх төрлийн түүхийд ордог. Манай улсын хувьд энэ төрлийн бүх бүтээгдэхүүнийг гаднаас импортлдог. Ядаж эрэг болтныхоо хэрэгцээг дотоодоос хангах хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал эдийн засгийн эмнэлтээс гадна ажлын томоохон байр бий болох боломжтой. Ийм боломжийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй талаар Нигато можийн үйлдвэрлэгчид манайд туршлагаасаа хуваалцж байна. Бид өнөөдөр дотооддоо үйлдвэрлэж болох юу л байна? Бүгдийг нь үйлдвэрлэж байна. Бид өөрсдийн туршлагаа Монголд нэвтрүүлэхийн тулд танай улсын энэ төрлийн зах зээл боломж ололцоог судалж байна. Миний бодож байгаагаар танай улсад тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ялангуяа захилгаан хэрэгслийн түүхийд сэлбэг компьютерийн удирдлага хэцэргийг дотооддоо үйлдвэрлээд байх боломжтой санагдсан. Манай улсын төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоонд 40 гаруй үйлдвэр харьяалагддаг. Тэд бүгд тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явуулдагч гадагшаа гарах валютын урсгалыг багасгах хэмжээнд хүрч чадахгүй. Учир нь манайд нарийн мэргэжлийн инженер чадварлаг ажилчид дутагдaltaй байгааг хэлж байна. Тиймээс Япон улсын Нигато хоттой хамтран ажиллахдаа эхлээд ажилтнаа сайтар бэлтгэх чиглэлд анхаарч байгааг онцоллоо. Энэ Нигато мож бол манай холбоотой одоо 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ холбооны чухмаар манай ихтэй сургуулийн
багш нар одоо 2-3 удаа явсан байгаа. За оюутнуудыг 2 дахь нэмэх нь 2 гэсэн хөтөлбөрөөр сургаж эхэлж байгаа. Хамгийн анхных нь өнгөрсөн онд 2 оюутан очсон. Одоо цаашаа нэмээд авах сонирхолтой байгаа. Яагаад гэвэл Монгол оюутнууд маш сайн сурдаг. Ер нь одоо том мотой зүтгэлтэй юм гэж үнэлгээ авч байгаа. Цаашдаа шин техник технологи нутагшуулах, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг хамтран зохион бүтээх зэрэг олон ажлыг шатараатай төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр тэд ярилцсан юм а. Энэ хичээлийн жилээс эхлээд бага боловсролын хөтөлбөр бүрэн шинжлэгдэж байгаа. Улсын хэмжээнд 40 сургууль дээр 2 жилийн хугацаанд туршсан бага боловсролын цөм хөтөлбөр багш нарын заах арга зүйн хувьд товоохон шинжилэл хийнэ гэж үзэж байгаа. Багш нарын заах арга барилыг шинжилснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар нэмэгдэж сурах арга барил илүү бүтээлч болно гэж багш нар үзсэн байна. Барьж байгуулснаар 1990 оноос хойш багаангийн боловсролын хөтөлбөр 4 удаа шинжилэгдэжээ. Энэ удаагийнх бага боловсролын цөм хөтөлбөр гэдэг нэртэй 2013 оноос туршиж энэ хичээлийн жилээс аль бие ёсоор бүх сургуулиудад хэрэгжиж эхлэх юм а. Гол зорилго нь багаангийн хүүхдүүдэд олон хичээл зааж хэтэрхий их мэдээлэл өгөхөөсөө илүүтэйгээр сурах арга барилыг төлөвшүүлэхэд анхаарах юм. Өөрөөр хэлбэл 20 шүлэг хоосон цээжлүүлэхээс илүү 2 шүлгэн дээр ажиллаж шүлэг унших арга барилд сургана гэсэн үг гэлээ. Мэдлэгт суурилсан агуулга төвтэй сургалтаас сурагчаа илүү бүтээлч тал руугаа хөгжүүлсэн үр дүнтэй хөтөлбөр гэдэг нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд харагдсан гэж үзэж байгаа юм а. Ерөөсөө л энэ шинжил бол арга зүй технологийн шинжил. Тэгээ нөгөө заадаг математикийн агуулга бол байж байгаа шүү дээ. Тэрийг бид нэр заах биш. Одоо дандаа заадаг байлаа шин юм юу ч мэдгүй хүүхдэд заадаг. Одоо бол багш заах. Багш төвтэй сургалт биш. Хүүхэд тэрийг өөрөө бүтээж. Өөрөлдөх нь бол одоо хүрдийг бол багш өөрөө мэднэ. Тэгээ хүүхдүүдэд бид нар шууд цээжлүүлдэг ш. За 2-ын хүрд 2-2-ын 4 гэд. Үгүй. Яагаад 2-2-ын 4 байгаа гэдэг 2-ын хүрдэн дээр уучраа олцсон хүүхэд 3-ын хүрдэд зохиодог болно. Хүүхэд өөрөө мэдлэгээ бүтээн. Хүүхэд өөрөө бүтээн, хүүхэд өөрөө оролцсон, хүүхэд өөрөө туршина, хүүхэд өөрөө одоо өөрийгөө хөтлөн жолоодох. Тэрийг багш нь дэмжинэ. Хүүхэд өөрөө танин мэдэж ойлгосон зүйлдээ илүү сонирхолтой болдог. Өөрөө өөрийгөө хөтөлж сурдаг. Үүний тулд багш нарын заах арга барилд маш том өөрчлөлт хүлээгдэж байна. Улсын хэмжээнд 13 мянган бага ангийн багш байдаг. Бүгдийг нь энэ 100 сургалтанд хамруулсан юм байна. Багш нар бас одоо энэ дээр бас бэлэн байх хэрэгтэй юм байна. Бид нар одоо энэ сурах хүчгүүд бол бүгд шинжлэгдэж байгаа. За сурах хүчгүүд шинжлэгдэхээс гадна багшийн ном, арга зүйн хөтөлбөр гэдэг одоо биднээс бол бүхий л юмнуудыг бол гар дээр ингээд өгч байна. Бүх юм бол байна ганц гагцгүй одоо багш өөрийгөө бас энд бэлэн байдалд одоо авчрах ёстой. Ингээхийн тулд багш одоо сэтгэл зүйн хувьд энэ хөтөлбөрүүдийг одоо дахин уншсан, дахин одоо ойлгосон энэ хүүхдтэй хэрхэн яаж одоо хүрэх талаар өөрөө багш бол чадварчсан байх ёстой гэж ингэж одоо ойлгож байгаа. Шууд орж байгаа биш. Ингээд бас өөр сургууль дээр дуршаад тэгээд бас сургуульд явагдаад ингээхлээр зэрэг багш нар бол тодорхой хэмжээний бэлтгэл бол байгаа гэж. Гэхдээ чинь олон жилийн хугацаанд ингээд багш нарын арга зүй, арга барил бол тогтцсон. Ингээд шинжлэгдэж байгаа. Одоо ингээд шинжлэгдэж байгаа болохоор зэрэг бас бэрхшээлүүд гарна. Бага боловсролын шинэ хөтөлбөрийн дагуу багш нарын заах аргад шинжилэл хэрэгтэйгээс гадна ачаалал нэмэгдэнэ. 2 ээлжир хичээлдэг олон хүүхэдтэй багш нар нөгөө л хуучны номлосон арга барилаараа явах гээд байдаг сүрэг талтай. Гэхдээ сургуулийн хүртээмж муу байна гэд бага боловсролын шинжилэлийг хойшлуулах хэрэггүй гэж үзээд энэ жилээс эхлүүлж байгаа юм байна. Үндсэн хичээлээс гадна хичээл дэмжсэн үйл ажиллагаа буюу амьдралд суралцах чадвар, иргэний боловсролын цагууд нэмэгдэж оржээ. Хүүхэд бага сургуульд орохоос өмнө бэлтгэл ангийн боловсролыг цэцэрлэгтээ эзэмших ёстой. Гэтэл манай улс цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бүрэн хамруулж чаддаггүй. Энэ зөвхөн нийслэл хотод төдийгүй бас орон нутагт ч гэсэн тохиолддог гол бэрхшээлийн нэг байдаг. Сэлэнг аймгаас бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Сэлэнг аймгийн Түнхэл тосгоны хүүхдийн цэцэрлэг 39 жилийн өмнө ашиглалтанд орсон. 25 хүүхдийн багтаамжтай анх байгуулагдсан ч энэ цэцэрлэг өнөөдөр 100 хүүхэд хүлээн сургуулийн өмнөх насны хүүхдүүд бол бүрэн 100% хамруулж чадахгүй 27%-ийг л хамран сургалтаар авч байгаа. Тэгээ цаана 70 гаруй хувийг хамруулж чадахгүй хамран сургалтаар авч ажиллаж чадахгүй байгаа.
Цэцэрлэгийн багтаамжийн асуудлыг орхисон ч байшинд нь хүн байтугай амьтан тогтохын аргагүй болж муудаж мөөгөнцөр суусан тухай түнхэл тосхны цорын ганц цэцэрлэгийн багш нар ярьж байна. Яг л амьтан шиг харагдах энэ мөөгөнцрөөр дүүрсэн байшинд нялх балчир үрс хичээлийн шинэ жилийг эхлүүлэхтэрэ тулаад байна. Голын өргөтгөлийг одоо 2007 онд ингэж хийсэн байж байгаа. Хийхдээ бол агаржуулалтын хоолойг стандартын дагуу хийгээгүй. Агаржуулалтын хоолойгоо хийж өгсөн улмаас сүүлийн 3 жилд одоо барилга мөөгөнцөртөөд сургалт явуулах боломжгүй болоод байгаа. За энэ барилгын мөөгөнцрийг багш ажиллагчид маань өөрсдийн бололцоо хүч хөдөлмөрөөр одоо шийдвэрлээд ингээд хэдийгээр засаж цэвэрлсэн хэдий ч энэ ерөөсөө тодорхой үр дүн төрөхгүй багш ажиллагчид хүүхдүүдийн маань эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж байгаа. Хүүхэд амьдрах, хүүхэд хүмүүжих газруудыг нэг нь барьсан болж нөгөөх нь бариулсан болж өнгөрдгийн жишээ бол түнхэл тосхны цэцэрлэг. 2011 онд өргөтгөл баригдсанаас хойш хан тааз шалан завсраараа мөөгөнцөр идэж өнөөдөр бараг нур жанах дээрээ тулжээ. Удаа дараа боловсрол шинжилх ухааны яамд шинэ барилга бариулах хүсэлтэд илгээсэн ч мөнгө байхгүй гэдэг алдарт хариултаа өгсөөр ирсэн гэж түнхлийн цэцэрлэгийн багш нар ярьж байлаа. Хүн бүр сурах хэрэгтэй. Мөн сурах сургуулиа сонгох нь ч тухайн иргэний үндсэн эрх байдаг. Харин энэ эрх нь хязгаарлагдаж зөрчигдөд байгаа хэсэг оюутнууд манад хандсны дагуу бид дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм а. Өнгөрсөн авар ерөнхий боловсролын сургуулиуд үргэсэн Баянгор аймгийн иргэн Он аймгийн төвдөр ирсэн хотын сургуулиудаас сонголт хийжээ. Энэ үеэр нэгэн хувийн дээд сургууль гой сайхан үг хэлж сургуульдаа эсхийг өрсөн байна. Тухайн сургуулийн танилцуулгач түнд таалагдсан учраас тус сургуульд эсхээр болж бичиг баримтаа өгсөн байна. Харин намар ирээд сурах гэтэл элсэн сургууль нь түрээсний байранд мэрэгжлийн ганц хоёрхан багштай суралцах ямар ч боломжгүй нөхцөлд угтаж авжээ. Тиймээс тэд шийдвэрээ өөрчилж өөр сургуульд суралцахаар бичиг баримтаа авах гэтэл өгсөнгүй. Тэгэд бичиг баримтаа буцаагаад авах гэсэн чинь чи манай сургуулийг анхнаасаа сонгосон. Хэрвээ чи одоо аймагтай байж захтай өөр сургуулийг сонгосон бол чиний оронд өөр хүүхэд орчих байсан. Тэгэхээр чи одоо нэг бол манай сургуульд ор, нэг бол одоо өөр одоо хүүхд өөрийнхөө оронд орол гэсэн тийм юм эхлэв та. Тэгээ бичиг баримт миний бүх бичиг баримт аттестат хуваар гэдрэ бүгдийг авчаад явцаач өгөхгүй ингээд тахт. Би нөө хөдөн сумаас аймгийн өдрөө элсэлт өгөх гээд очиод тэгэд сургуулиудын талаар сайн мэдээлэл авахгүй. Тэгээд тэнд зөндөө сургуулиудын яг танилцуулах ер нь бүгд л ингээд сургуулаа танилцуулж байсан л да. Тэгээд нэг миний сонгосон юм дээр болохоор айгүй гоё тийм орчинтой ингээд танилцуулгын зургийг дээр харсан чинь сургуулийн орчин дээр айгүй гоё санагдаад тэгээд яг бодож байсан тэр мэрэгчлэл багшийн ярианаас зүгээр санагдаад тэгээд орё гэж бодсон аахгүй. Тэгсэн чинь шууд нөө бичиг баримтаа одоо ингээд хураалгаад өгчтиймаа гэдгсэн. Тэгээд өгөөл. Дэлгүүрийн худалдагчдад борлуулагдсан бараагаа буцаахгүй гэж хэлэх хэрэггүй. Учир нь тэд цэвэр ашигын төлөө ажиллаж байгаа. Харин ихтэйд сургууль бол ашигын төлөө газар бишээ. Тиймээс салбарын яамнаас ихтэйд сургуульд эсэгчдэд зориулж журам гаргасан байдгийн байна. Энэ журамд тухайн хүн суралцах сургуулаа чөлөөтэй сонгох эрхтэйг тодорхой заажээ. Ямар нэгэн шалтгаанаар энэ сургуульд сурахаа боллоо гэдээ одоо бичиг баримтаа буцааж авъя гэхэд сургуулиуд өгөхгүй гэсэн одоо ямар ч тийм хууль дүрм журам тийм юм байхгүй. Энийг бол сургууль бол оюутнуудын бичиг баримтыг бол буцааж өгөх ёстой. Хувийн ихтэйд сургуультай холбоотой ийм гомдол жил бүр мэрэгжлийн хяналтын газарт ирдэг гэлээ. Хариуд нь мэрэгжлийн хяналтын байцаагчид ихтэйд сургуульд оюутан эсвүүлж авахаас өмнө сургуулийн орчин болон боловсон хүчинг бэлдэх мэрэгжлийн багш нартай байхыг шаарддаг байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй ихтэйд сургуулийг эрхийг нь зуслах хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Оюутан сурагчдын хичээл эхлэх төгсгөлөөр Улаанбаатар хотын автозамын ачаалал дээд зэгтээ хүрдэг. Үүнээс урьдчилан сэргийлээд автозамын төвчрлийг сааруулах арга хэмжээг авахар хотын удирдлагууд төлөвлөсөн байна. Ирэх баасан гарагаас эхлээд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн улсын дугаарынхын сүүлийн орныг тэгш сондгоогоор нь ангилж хөдөлгөөнд оролцуулахар болсон байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчоод иргэдэд хялбар байх шийдлийг туршиж үзэхээр хотын дарга захирамж гаргажээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байхад 2020 онд нийслэл хотын замын хөдөлгөөнд 400 мянга гаруй автомашин оролцсон гэсэн тооцоо хийж байсан байна. Гэтэл одоогийн байдлаар нийслэлийн автозамын хөдөлгөөнд 330-аас 350 мянган машин оролцож байна. Энэ оны эхний 7 сард л гэхэд 36,800 машин шинээр бүртгэгдсэн байна. Мөн үүнээс гадна нийслэлийг орон нутагтай холбосон автозамууд ашиглалтанд орсноор орон нутгаас ирдэг тээврийн хэрэгслүүдийн тоо 2-аас 3 дахин нэмэгдсэн байна. Тиймээс энэ их ачааллыг сааруулах арга хэмжээ авахын тулд өнгөрсөн жил автомашины улсын дугаарыг тэгш сонгоогоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах журмыг 8 хоногийн турш хэрэгжүүлж байсан бол энэ жил 10 хоног болгон сунгасан байна. Энэ журам ирэх баасан гарагаас хэрэгжиж эхэлнэ. Тонцоглонгийн зам гэхэд бол одоо энэ зам бол яг ид явж байна. Баян ушуу, зурагт баян ушуу холбосон зам гэхэд бол энэ бас Бээжингийн гудамжийн зам яг ид байдлаар явж байна. Тэгэхээр эд нар бол бас ачааллыг нэмэхэд бол үнэхээр одоо нөлөөлж байна. Тэгээ бид нар энэ 10 хоногийн арга хэмжээг авъя гэж тэгш сонгоогоор хуваарсан энэ арга хэмжээг авъя гэж байгаа. Мөн үүнээс гадна эдгээр өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэдэд хүндрэл учруулахгүй тулд нийтийн тээврийн шин зохицуултыг туршиж үзэхээр төлөвлөж байна. Инх тайвны өргөн чөлөөгөөр 80 ширхэг нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчлэн мөн Сэлхийн амнаас Зайсангийн чиглэлд 3 минутын зайтай 40 автобус, Чингэлтээгээс ТЭЦ 3 хүртэл 7 минутын зайтай 30 автобус, Нисхээс Дүнжин гарын чиглэлд 8 минутын зайтай 20 автобус иргэдэд үйлчлэнэ. Эдгээр автобуснууд яг тогтоосон цаг минутын дагуу явах учраа нэг зорчигчтой байсан ч иргэдэд үйлчлэн гэж байна. Үүнээс гадна нийтийн тээврт зориулсан шинэ тасалбар гаргаж байгаа юм байна. 500 төгрөгийн ийм үнэтэй ийм билетийг бид нэр энэ 10 өдөрт гаргана. Анзаарсан бол өнгө нь өөр байгаа. Нэг өдөр нэг өнгийн билет хүчинтэй байна. Ингээд 500 төгрөгийн билет гаргана. Тэгэхээр энэ 500 төгрөгийн тасалбараар одоо юу гэдэг юм Баян ушууны эцэс одоо бага аврын микро юм уу айс бага аврын нийтийн тээврт энийг үзүүлэл орчин. Тэгээ том аврын автобус руу шилжээ суучин. Бас энийг үзүүлээд нөгөө билетээ үзүүлээ суун. Нэмж билет авахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд энэ журмын дагуу иргэдэд үйлчилснээр 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Энэ зардлыг хотоос нөхөн төлөх юм байна. Эдгээр өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ чирэгдэлгүй болж автозамын төвжирэл саарах ёстой. Тиймээс иргэдийг аль болох хувийн машинаараа биш нийтийн тээврээр зорчихыг хотын дарга уриалж байсан. Тэрээр өөрөө ч эдгээр өдрүүдэд нийтийн тээврээр зорчих бодолтой байгаагаа хэлж байсан юм а. Монголын дорнод хязгаар халахын голд Монгол зөвлөлтийн дайчид Японы эзлэн төрөмгийлэгчдийг ясны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. 4 сарын туршид үргэлжилсэн энэ тулалдаанд Монгол зөвлөлтийн 8000 гаруй дайчид амиа өргөж Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалan үлдсэн байдаг. Энэ түүхт ялалтын ой зориулаад Монгол цэргийн музейгээс халахын гол 75 үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Энэ бол халах голын дайнд тулалдаж байсан пулматчин олзоон зэвсэг. Тэрээр 6 дугаар морьт дивизэд албаж байсан. Удаа дараа тагнуулын үүрэг гүйцэтгэж дайсны байрлалд нэвтэрч яндан дуран амьд хил буюу мэдээлэл өгөх олцны хүн авчирч гавьяа байгуулж байжээ. Түүний гараараа барьж их орноо хамгаалж байсан зэвсгийг та Монгол цэргийн музейгээс харж болно. Сэндийн олзын одоо яг дайны үед хэрэгжилж исэн ДП пулмат тавигдсан байгаа. Сэндийн олзоо бол одоо Ховд аймгийн Манхан сумын харьяат энэ жил одоо халах голын 75 жилийн ойтой өөрийнх нь мэндэлсний 100 жилийн одоо тохиож байгаа. Пулматчин олзоо шиг эх орныхоо төлөө дайтаж явсан 100 цэрэг ирсийн түүхэн дурсгалыг мөр зэрэгцэн тулалдаж явсан Ахмад дайчид хүндэтгэхээр иржээ. Тэдний нэг бол Ахмад дайчин Батмөх. Ялалт гэдэг ямар хүн үнцнээр олддог болохыг биеэрээ сэтгэлээрээ мэдэрсэн амьдгэрч өнөөдрийн бидэнд ингэж хэлж байна. Зөвлөл Монголын давшил 5 цаг 40 минутаас эхлэхэд эхлээд онгоцны хүчээр онгоцны галын хүчээр дараагаар нь их өнөө галын хүчээр дараагаар нь танк явган зэрэг буюу морь цэргийн давшилд болж тэр өдөр бол энэ давшилд нэгдүгээр бүлгийн одоо хамаалагч Түүхүү Георги Ханцны түүхэн хамаандасан ялалтын баярын өдөр болсон юм. Үзэсгэлэнт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дайны түүхэнд холбогдох буу зэвсэг, дүрм цувцас зэрэг 50 гаруй бие дэвлэгийн зүйлс тавигдсан байна. Мөн үүнээс гадна дайны ялалтын тухай уран зураг, баримл, гэрэл зураг зэрэг 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна.
Бид нар бол өнөөдөр энд бол дан юунаас эхэлсэн яг юу болсон энэ бодит процессыг бид нар энэ дээр эдэлгийнхаа зүйлтэй тулгуурлаж байгаа. Дээр нь одоо энэ дайны чинь зүгээр дан эзэмгүй дан байхгүй. Энд оролцсон улсууд маань ямар их одоо гамшиг авсан, ямар их одоо баатарлаг гавь байгуулсан. Энийг л бид нь олон түмэнд хүргэхийг эрмэлзэж байгаа. Мөн энэ үзэглэнд Беларусь захиалгаар хэлгсэн халахын гол тулалдаж байсан сөнөөгч онгоцны нисгэгч зөвлөлт холбоот улсын 2 удаагийн баатар Кравченко болон Крицевец нарын цээж баримлыг дэлгэн үзүүлж байна. Халах голын тулалдаан бол түүхэнд хамгийн олон нисгэх онгоц оролцсон тулалдаан болсон юм а. Бид таахан дотоод үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас танилцуулан танилцуулъя. Өчигдөр өглөөнөөс Украины терроризмтай тэмцэх тусгай ажиллагаанд оролцогч хүчнийхэн зүүн нутгийн Луганск хот руу дайралтаа эхлүүлсэн байна. Хот руу нэглэж ширүүхэн дайралтыг хийж байгаагаас энгийн иргэд өртөж амнасаа алдаж байгаа тухай хотын зөвлөлөөс мэдэгдсэн байна. Хотын төв зах бүхэлдээ шатсан байна. Мөн Украиний үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалах зөвлөлийн хэвлэлийн төвийн төлөөлөгч Андрей Лесенко өчигдөр хэлгэсэн хэвлэлийн баг хурал дээр Луганск хотын нэг дүүргийг цэрэг армийнхан чөлөөлснийг мөн гудамжны тулаан үргэлжилж байгаа талаар мэдэгдсэн байна. За ийхүү зүүн нутагт ширүүхэн тулаан үргэлжилж байгаатай холбоотойгоор Оросоос тус бус нутгийн оршин суугчдад илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүргэх боломж бололцоо одоогоор байхгүй байна. Хүмүүнлэгийн ачаа бүхий Оросын автомашинууд Украин Оросын хилээс 28 км-ийн зайд зогссон хэвээр байгаа юм байна. За тусламжийн бараа атсан нийт 200 орчим ачааны тэрэг олон улсын улаан загалмай нийгэмлэгийн шинжээчдийн үзлэг шалгалтыг хүлээн инхүү саацсаар байгаамаа. За үүний зэрэгцээ эхний ээлжих болох 16 автомашин Ростов мужийн Донецк шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоох буудлын дээр хүлээж байна. За хүмүүнлэгийн ачааг хариуцсан хил гаргаж цаашлаад Донбассын иргэдэд хуваарлан тараах ажлыг хариуцгаар болсон олон улсын улаан загалмай нийгэмлэгийнхэн аюулгүй байдлын баталгаа байхгүй байгааг энэ үеэр сануулсаар байна. За харин Украины тал арай өөр тайлбарыг хийж байна. Манай зүгээс Украин терроризмтэй тэмцэх тусгай ажиллагааны хүчний хяналтанд байгаа нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг нь хангах баталгааг нэг удаа өгсөн. Харин босгогчдын хяналтанд байгаа нутаг дэвсгэрээр хүмүүнлэгийн ачааг аюулгүйгээр тээвэрлэх хариуцлагыг салан тусгаарлагчид Орос л өөрсдөө хариуцах ёстой. За үүний зэрэгцээ дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецкийн салан тусгаарлагчдын удирдагчид Оросын хүмүүнлэгийн ачааны аюулгүй байдлыг хангахаа амласан байна. За үүний зэрэгцээ Украин Оросын улбаны улс олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан урьдчилан тохиролцсны дагуу Оросын хүмүүнлэгийн ачаа бүхий автомашинуудыг 30-30-аар нь бүлэглэн хуваагаруулсан байна. За харин бүлэг тус бүрийг олон улсын улаан загалмай нийгэмлэгийн 5 төлөөлөгч дагалдан явахаар болсон байна. Малайзийн засгийн газар Украины нутаг дэвсгэрт Malaysia Airlines-ийн Boeing 777 онгоц зослолцсон эрх буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоолохын тулд шүүхэд хандхаа мэдэгдээд байна. За энэ тухай тус улсын Батлан хамгаалгын сайд Хишамуддин Хүсэйн хэвлэлийн баг хурлынхаа үеэр мэдэгдсэн юм. За гэхдээ тэрээр Ослын уршгаар амиа алдсан иргэдийн цогцыг их орондоо авчрах нь энэ тэргүүний зорилго гэдгийг тэмдэглэсэн юм. За одоогийн байдлаар Ослын уршгаар амнасаа алдсан Малайзийн 22 иргэний цогцыг Амстердам хотноо таниулаад байгаа юм байна. За ирэх 22-ны өдөр гэхэд Куала-Лумпурт таниулсан цогцуудыг тусгай онгоцоор авчрахаар болсон байна. За үүнтэй холбоотойгоор Малайзи эрх баригчид энэ өдөр улс орон даяар гашуугдал зарлах шийдвэр гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас танилцуулсан сүүлийн мэдээгээр баруун Африкт Эбола вирусын халдвар авсны улмаас нас орсон хүний тоо 1229-д хүрсэн байна. Өнгөрсөн 14-өөс 16-ны дотор ихэд халдвар авсан хүний тоо 113-аар харин нас орсон хүний тоо 84-өр нэмэгдсэн байна. За өвхлийн аюултай вирусын халдварын тархалт ийхүү нэмэгцээр байгаатай холбогдуулаад Нэгдсэн үндэсний байгууллагын Эболагийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч баруун Африкийг зорихоор болсон байна. Нэгдсэн үндэсний байгууллагын элч төлөөлөгч Дэвид Наборо баруун Африкийн улс орнуудын эрх баригчдад тусалж өвхлийн аюулт вирустэй тэмцэх цогц арга хэмжээнүүдийг боловсруулахаар болсон байна. За өчигдөр Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мун тусгай элч Наборотой уулзаж Эбола вирусын халдварыг тассан зогсооход олон улсын хамтын нийгэмлэг болоод түнш улсууд ямар арга хэмжээ авах шаардлагат боломж байгаа талаар ярилцсан байна. Баруун Африкийн орнуудад засгийн газар болоод бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчидтэйгээ юуны түрүүнд уулзах болно. Бид хамтдаа Нэгдсэн үндэсний байгууллагын системийн бүх байгууллагууд Эбола вирусын халдвар тархсан орнуудын засгийн газар хүн амд тусламж дэмжлэг үзүүлэх арга зам нөхцөлийг бүрдүүлэх болно. Бидний гол үүрэг зорилт бол Эболагийн халдвар тарсан орнуудын засгийн газар эрүүл мэндийн байгууллагуудаа нэгт уялдаатай ажиллаж эмчилгээ үйлчилгээ, урдчлан сэргийлэх арга хэмжээ авахт нь дэмжлэг үзүүлэх явдал юм а. За мөн Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай элч баруун Африкийн орнуудыг зорихоос өмнө Дэлхийн банкны төлөөлөлтөд уулзахаар төлөвлөж байгаагаа мэдгдсэн юм. За тус банкны удирдлагууд Эбола вирус
вирусын халдвартай тэмцэхэд $200 сая хуваарлахаа өмнө нь мэдэгдэж байсан юм а. Өчигдөр Берлиний Шарите эмнэлэгт Эбола вирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн с ิจ глэн нэг эмэгтэйг тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн байна. Гэвч Reuters агентлагийн дамжуулж байгаагаар одоогоор эмэгтэй үхлийн энэ вирусын халдвар авснаа батлагдаагүй байгаа юм байна. Эмнэлгийн хэвлэлийн албанаас бүсгүйг хоолны хордлого болсон байх магадлалтай гэж үзэж байгаагаа мэдгдсэн ч цусны шинжилгээний дүнгээр эцэслэн шийдвэрлэхийг мэдээлсэн байна. Одоогоор Эбола вирусын халдвар авсан гэж үзэхгүй байна. Гэхдээ Эбола вирусын халдвар Германд тархаагүй. Шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа тул хүлээх хэрэгтэй болж байна. Гэхдээ бид ямар ч тохиолдолд урдчлан сэргийлэх арга хэмжээг авч байна. За үүний өмнө тус улсад Эбола вирусын халдвар авсан байх магадлалтай нэг эрэгтэйг тусгаарлаж шинжилгээ хийж шалгаж байсан юм. За гэвч Хамбург Эллендорфын эмнэлэгт хийсэн шинжилгээгээр халдвар аваагүй болохыг нь тогтоосон байна. Эбола вирусын халдвар баруун Африкийн орнуудад хурдцтайгаар тархаж ирснээс хойш Европт тодорхойлбол Испанид энэ вирусын халдвараас болж нэг хүн нас барсан тохиолдол гарсан юм. За Испаний католик шашны номлогч тэрээр үхлийн вирусын халдвараа тархаад байгаа Либерд ажиллаж байсан юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад хандаж нисэх онгоцны буудал, бомбд, хуурай замын шалган нэвтрүүлэх зэгүүд дээр эрүүл мэндийн үзлэг шалгалт хийхийг уриалсаар байна. Нэгдсэн улсын байгууллага лалын зэвсэгт дайчдын дайралт тулаанаас болоод орон гэрээ орхин дөрвсөн Иракийн хойд нутгийн хагас сая иргэнд хүмүүнлэгийн өргөн хүрээтэй тусламж үзүүлэх ажиллагаагаа өнөөдрөөс эхэлсэн байна. Энэ тухай өчигдөр Нэгдсэн улсын байгууллагын дөрвөсгийн асуудлыг эрхэлсэн дээд төлөөлөгчийн газраас мэдэгдсэн байна. За хүмүүнлэгийн тусламжийг агаар далай автозамаар хүргэх ажиллагааг өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд эхний ээлжинд Йорданы Акаба хотоос Иракийн Курдистаны Эрбил хот руу агаараар 4 өдрийн туршид тусламжийг хүргэхээр болсон байна. За үүний дараагаар 10 өдрийн хугацаатаагаар Турк, Йордан улсуудаас Ирак руу хүмүүнлэгийн ачаа бүхий автомашины цуваг илгээх юм байна. За мөн Дубайгаас Иранаар дамжуулан далайн болон хуурай замаар тусламжийг хүргэхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжийн тусламжинд майхан, галдгооны эргэсэл, ундны ус зэрэг багтаж байгаа юм байна. За Нэгдсэн улсны байгууллагын дөрвөсгийн асуудал эрхэлсэн хорооны мэдээгээр энэ ондол гэхэд дайн тулааны улмаас Иракийн 1.2 сая гаруй хүн орон гэрээ орхин дөрвөөд байгаа юм байна. Ирак Сирия дахь лалын төр тус бүлэглэлийн террористууд Америкийн сэтгүүлчийг цаазалсан бичлэгээ нийтэд дэлгэсэн төдийгүй барьцаанд байгаа ахин нэг хүнийг ийм аргаар шийдэхээ мэдгдсэн байна. Лалын хит аврагчдын тараасан бичлэг дээр цаазлагдсан сэтгүүлч нь 2 жилийн өмнө Сирид ор сураггүй болсон сэтгүүлч Джеймс Фолли болохыг ар гэрийнхэн нь баталсан бол Америкийн тусгай албадынхан бичлэгийг нэгтлэн шалгаж байна. Тэрээр Нью Хэмпширийн Рочестер хотын бөгөөд гэрээгээр ажилладаг гэрэл зургийн сурвалжлагч юм байна. За үүний зэрэгцээ лалын террористууд жилийн өмнө Ливд сураггүй болсон Таймын сэтгүүлч Стивен Сотлофыг барьцааснаа мэдэгдэж байгаа юм байна. Лалын дайчид сэтгүүлчийн амнаас Обамагийн дараачийн шийдвэрээс хамаарах болно хэмээн сүрдүүлж байгаа юм байна. Газын зурус дахин дайны галд дүрлзэж эхэллээ. Израилийн нисвүршнийхэн агаарын бөмбөгдөлтөө эхлүүлснээс болж өчигдөр ихэд 3 хүн амнаас алдаж 75 хүн гэмтэж шархацсныг Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байна. Израилийн цэргийнхний энэ ажиллагаа нь Хамасын дайжид пуужингаар харуулж игсний хариу байсныг албаных нь мэдэгдэж байгаа. За үүний зэрэгцээ Израилийн ерөнхий сайд Каир хот дахь төлөөлөгчөддөө энхийн яриа хэлцээг нин даруй зогсоох үүрэг өгсөн байна. Израиль Палестины Хамас бүлэглийнхний яриа хэлцээг зөрчиж төрүүлж гал нээсэн гэж буруутгаж байна. Харин Хамасын улс төрийн товчооны гишүүд Израилийн ажиллагаанаас болоод энхийн хэлцээ мухардалд орсон хэмээн шүүмжилж Египтээс төлөөлөгчдөө эргүүлэн татгаруулжээ. Их Британд Эритрей Кашмирийн нийт 15 иргэнийг бүхээгтэй машинд ачиж явсан герман жолоочийг саатуулан хориод байна. Sky News-д Somerset-ийн цагдаагийн байгууллагын дарга ярилцлага өгөхдөө ачааны тэргийг олон нийтийн мэдээллийн дагуу шалгасныг мэдгдсэн юм. За хүмүүс ачааны тэрэгний хойд талаас хүмүүс тусламж ирэн хашгирж байсныг сонсон цагдаагийнханд анх мэдээлсэн юм байна. Төв Европоос ирсэн тус ачааны тэргийг шатхуун түгээх станц дээр байхад нь саатуулан шалгахад хууль бус цагаажуулах нийт 12 эрэгтэй 3 эмэгтэйг ачааны хэсгээс илрүүлжээ. За мөн өчигдөр Умард Ирландын цагдаа нар Тюлберит бомбоор дамжуулан хууль бусаар Их Британи руу Афганистаны 35 иргэнийг оруулах гэж байсан хэрэгц шижиглэн нэгэн иргэнийг баривчилсан байна. За түүнд хууль бусаар цагаачдыг улсын хил нэвтрүүлсэн гэдгээс гадна хүн амны хэрэг үйлдэлд буруутай хэмээн шалгаж байгаа юм байна. Учир нь Чингэлэгт хорогдон Англи руу нэвтрэх гэж байсан Афган цагаачтаас нэг нь амь насаа алдсан юм байна.
Бид та бүхэн цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдэнд баярлалаа. Та бүхний маргалшин ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай.